За сайн байцгаана уу бүгдээрээ өглөөний мэнд хүргэе. Маш чухал сэдвээр хүн болгонд хэрэгтэй сэдвээр би нэг зүйл ярих гэж бодож байна. За ингээд юуны түрүүнд саяхан Мартин 8 болж өнгөрсөнтэй холбоотойгоор бас нэг бяцхан цэцгийн тухай ярих гэж бодож байна. За энэ миний зүүн талд байгаа энэ гоё цэцгийг бол ийм сайхан ингээд зүрхний хэлбэртэй ийм цэцгийг пиони гэд зайсанд байдаг цэцгийн дэлгүүр, өөрөөр хэлбэл flower boutique гэж нэрлэдэг юм байна. Тэгээд цэцэг сайхан гэд нэг хөөрхөн дүү тэр дэлгүүрийг ажилуулдیں۔ Тэгээд бит хоёрт байнга одоо цэцэг худалдаж авдаг болохоор бас ингээд Мартин 8-ны энэ сайхан цэцгийг бэлэг болгож явуулсан байна. Би тэгээд энэ бас нэг захидлыг уншчихъя гэж бодож байна. Их хөөрхөн үгтэй захидл ер нь тэгээд бие бинийгээ хайрлаж, бие бинийгээ урам өгж явах сайхан шүү. Тэгээд сайхан сэтгэлтэй тусч өгөөмөр ах эгч хоёртоо үргэлж баярлж явдаг эгчтэй Мартин 8-ны мэд хүргэе цэцэг сайхан гэд ийм гоё юм явуулж ийм цэцэг өгсөн байна. Их баярлалаа цэцэг сайхан дүүдээ. Дүүгийнхээ дэлгүүрээс цэцэг их авж байна. Тий. Ахтаа ингээд эгчтэй энтрийн цэцэг их явуулаад байвал аханаас ингээд яриад байна штэ. За одоо гол сэдвэндээ оръё. Энэ автомашины торгуул маш их гард юм аа. Би жишээлбэл одоо зөндөө их торгуулж байгаа. Яаж иж байгаа л одоо ингээд нэг дүрм зөрчсөн юм гардыг. Тэгэл одоо нэгдүгээр нэгээр явцсан ч юм уу ингээд тэгэхээр одоо та тэгж торгуулсан байна, ингээд торгуулсан байл зөндөө юм ирдгийн. А миний машиныг бас заримдаа өөр хүмүүс унж явдгийн. Одоо манай эхнэр бүтээс чинь заримдаа машина юу үйдэн те. Одоо нөгөө номер таарахгүй үед чинь хоёр өөр машина ээлжилж унана штэ. Тэр үед ингээ манай эхнэр торгуулсан байдэн жишээлбэл. А тэгэхэд миний машины хаягаар тэр нөгөө төлбөр нэрдэг байхгүй юу? За гүн далайгаа та төлгээд. Тэгээ би тэгээд үгүй тэдэн сарын тэдний өдөр чинь би одоо яваагүй дээ гээл тэгэхээр манай эхнэр торгуулсан байдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр бол маш одоо буруу үйл ажиллагааг төрийн зүгээс явуулаад байна. Машиныг торгож хизээч болохгүй. Машин бол өөрөө ямар нэгэн хэрэг үйлддэг, гэмт хэрэг үйлддэг, өөрөө явдаг ийм амьтан биш. Тэр машины ард чинь хүн суугаад тэр сууж байгаа хүн тэр замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж байгаа. Тэгэхээр тэр хүн л торгуулах ёстой. А машиныг бол зөвхөн тэр одоо нэг хүн унана гэсэн тийм ойлголт байхгүй шүү дээ. Машины чинь одоо янз бүрийн хүн унана, гэр бүлийн хүн унана, ах дүү нар нь унана. За тэгэл найз нар нь унана, компанийн нь унана. Ийм байдлаар одоо машиныг олон хүмүүс хэрэглээд тэр олон хүмүүс янз бүрийн одоо замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гаргаж байна. А гэтэл зөрчил гаргасан тэр хүнийг л торгох ёстой. Тэр хүн л буруутай. Яг тухайн үед тэр машиныг унаж авсан хүн буруутай. Тэгэхээр тэр хүнийг торгох ёстой болохоос биш машины эзнийг чиний машиныг тэр хүн унаж аваад чи торгуулах ёстой. Тэр хүний өмнөөс чи торгуулах ёстой гэж ингэж хизээч болохгүй. Тийм учраас би энэ автомашин одоо эзэмшдэг хүмүүст хандаж хэлэхэд та нар төлбөрөө битгий төлөө. Одоо энээс хойш түүнээс цааш өөрийн чинь машиныг өөрөө унаж яваагүй үед чинь хэн нэгэн хүн унаж яваад тэгээ замын хөдөлгөөний дүрм зөрчсөн болвол тэр төлбөрийг та төлөх одоо ямар ч шаардлага байхгүй. Энийг л би хэлье гэдэг байгаа. За энийг би хаанаас сурсан гэхээр энэ бас 30-аад жилийн өмнө Германд нэг зүйл болсон юм. Миний ах Баяндалаа Германд ирээд бас миний машиныг унаад явж ирсэн. Тэгээд одоо хурдны зам дээр хурд хэтрүүлээд тэгээд удалгүй одоо надад тэр зураг нь ирсэн. За та энэ машинтай ийм одоо хэрэг зөрчил одоо хурд хэтрүүлсэн учраас одоо ийм төлбөр төлнө үү гэд. Тэгээд ингээ харсан чинь манай ахын зураг байна. Тэгээд би хариу итсэн. За уучлаарай энэ андуурд болжээ. Энэ машин миний нэр дээр байгаа боловч машиныг унж явсан хүн миний одоо ах байсан юм аа. Энэ хүн тэгээд Монголоос түр ирээд ингээд энд машин унж яваад тэгээд ийм зөрчил гаргасан байна. Уучлаарай гэдэг юм захиа бичээ уулсан. Тэгээд надад хариу нэрсэн.
За ойлголоо. Тийм учраас одоо танд ингэж энэ торгуулийг одоо танд хариуцуулахгүй боллоо гэдэг. Тэгэхээр энэ бол одоо юу гэдгийг хүний эрхийг дээдэлдэг, хуулиа мэддэг улс оронд бол Европын улс оронд бол ингэж хэрэгждэг шүү. Тийм учраас одоо машиныг торгож болохгүй. Тэр машиныг унаж яваа хэн бэ? Тэр хүн буруутай. Тийм учраас энэ торгуулийн системд өөрчлөлт оруулаач. Одоо хүний өмнөөс би ч юм уу та торгуулж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ автомашины төлбөрийг машин дээр нь одоо ингэж гаргаж заавал та төл одоо машины эзэн төл эсвэл машины компани нэр дээр байгаа компани төл гэж ингэж муухарлага болооч гэж энэ одоо хуулийн байгууллага тэр одоо машин торгодог тэр байгууллага энд хэлмээр байна. Та нар тэр хууль муулиа унш, хүний эрх мэрх одоо тэр бүх юмаа унш. Тэр машин чинь янз бүрийн хүн унж байгаа. Тийм болохоор тэр гаргаж байгаа хүн л буруутай шүү. Тий. Одоо юу гэдгийг миний одоо юу гэдгийг ташуурыг барьж очиод хүн нэг хүнийг цогцох юм бол одоо намайг торгож болохгүй шүү дээ. Тийм биз дээ. Гүн далайга таны ташуураар ингээд нэг хүний толгоороо цогцсон байна гэд. Яг энэтэй ер нь адилхан шүү дээ. Тэгэхээр тэр машиныг унж яваад дүрм зөрчсөн бол тэр хүн л торгуулах ёстой. Эсвэл миний ташуураар хүн зогсон тэр хүн л тэр хүн зогсон хариуцлага юм хүлээх ёстой байхгүй юу? За тийм учраас би автомашин эзэмшигчдтэй тухайн өдөр хэн тэр машинаар чинь явсныг үзэж тэр хүн хариуцлага хүлээх ёстой шүү. Тэрийг мөн одоо тэр цаад тэр улсын байгууллагад нь хандаж хэлэхэд та нар энэ машин гэдэг юмыг хий торгохоо болооч. Хууль муулиа олон улсын дүрм хууль юм уншаач. Энэ буруу юм хийгээд байгаагаа ойлгож болооч гэж хэлмээр байна. За ингээ өнөө өрөө уулзъя. Баярлалаа. Найзууд минь шеэр хийгээрэй нэрэ. Энийг бас олон хүн үзэх ёстой шүү. Олон хүн энд бас санаа авч бүгдээрээ эсэргүүцэл илэрхийлэх ёстой. Тэгжээж энэ муухай юмнаас салан шүүцмөрөө.